Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхийн Одмон Дөрсөв үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Цус 50 дарангуулагч нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмон Дөрсөв, ГНТV телевиз, Одмон Дөр радио 83.3 107 хостолгионоор хүрдэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отревин за мөн чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids Lenus Med дэмжиж ажиллаж байна. За студид хөтлөгч Онон Цэнгэл баяр нар бэлэн боллоо. Өдрийн Өдрийн мэнд. Яасан ч их гацвтаа би. За өнөөдрийн дугаар бид нэр Югослав улсын талаар ярих гэж байгаа. За Югослав улс гэж одоо бол ердөөсөө байдгүй улс. Энэ Югослав улс задраад Серб, Хорват, Словен, Босни, Македон, Монтенегро, Косово гэсэн 7 улс болцсон байдаг. За энэ улс яагаад өгөө болсон, яаж үүсгэн байгуулсан талаар өнөөдөр ярих гэж байгаа. Тэгээд энэ улс төр гарч ирж исэн дарангуулагч гэдэг цол зүвсэн Титогийн талаар өнөөдөр ярих болно. За тэгээд дэлхийн 1-р дайн дуусаж төхөж байхад төгний хүчнүүд одоо нөгөө Австри, Унгарын эзэнт гүрэн тэгээ Германы эзэнт гүрэн ялгдгар нь бол тодорхой болж эхэлж исэн те. Тэгэхэд 1917 онд Сербийн талаас анх Нармай Слав гэдэг үзлэг гарч ирж байгаа. За Нармай Слав нь юу гэсэн үг вэ гэх юм бол бүх славчуудыг нэгтгсэн улс гэдэг үзэл бодол гарч ирж байгаа. Одоо тэрийг амбицлахаар энэ одоо нөгөө Серб гэдэг улс нь тийшээ явж исэн байлээ. За тэгээд Нармай Слав гэдэг нэрэн доороо эхний ээлжиндээ Серб, Хорват, Слован гэсэн угсаатнуудыг нэгтгэж хагаад Сербийн хааны засаг дор Корфугийн тухай гэдэг зүйл гаргаж ирсэн байлээ. Энэ тухайн үед одоо өмнөд славчуудын талаас хараад үзэх юм бол амар зөв санаачлаг санагдаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл эдгээр чинь бүгдээрээ хоорондоо амар ижил төстэй бараг нэг ястангийн хүмүүс шиг байгаад исэн. Бас яг дайны дараа одоо ахиж дайн гаргах нь эсвэл одоо дайны дараа гарсан гүрнүүд нь бие бинийгээ эзэлж хооронд нь энэ слав хүмүүс энэ гүрнүүдийн дор орох боломжтой байсан байгаа байхгүй. Тийм учраас заав хэдүүлээ бүгдээ өөрсдийнхөө нэг улсыг байгуулъя гэд улс байгуулж ирсэн бэлээ. Тэр нь анх Сербийн удирдлагадор Серб, Хорват, Слован, Вант улс гэдэг нэртэй улс байгуулж ирсэн. Маш урт нэртэй улс. Тийм. Тэгээ сүүлд нь энийгээ Юг Слав гэж нэрлэж байгаа. Тэгээд тэр нь одоо юу гэж орчуулагдах вэ гэх юм бол өмнөд Славын нэгдсэн улс гэдэг нэртэй юм байлээ. Тэгээд сүүлдээ бүр агуулгаараа Югослав гэдэг нэртэй болж хуурж байгаа. Тэгээд өмнөд дурдж ирсэн нөгөө 3 улс Серб, Хорват, Словен дээр нэмэгдээд Босни, Македон, Монтенегро гэсэн 6 эстнд нэмэгдээд өмнөд Слав улс анх үүсгэн байгуулж илаа. За эдгээр одоо бол яг ингээд Слав гэдэг ондоошлолтой боловч яг бас ялгаагүй ингээд нэг газар нутаг дээр амьдарч байгаа ч гэсэн хоорондоо хагаралтай гаднаас өдөөд ах юм бол баг бутарчих нэг эзэн гүрэн банк бий болж исэн. За тэгээд сербчүүд бол энэ шинээр байгуулагдсан улсад нэлээд ноёрхох шинжтэй байгаад байсан. Яг гэвэл хамгийн их хүн амтай байсан. Тэгээ нэг талаас бас Оросын жоохон дэмжлэг байгаад исэн билээ. Тэнгүүт нь босод нөгөө угсаатнууд нь дургуцж эхэлж байгаа байхгүй юу? Тэд нар юу гэж хэлжсэн бэ гэх юм бол бид нар ингээд Сербийг хүчрхэг болгоод өөрсдөө дарлуулж амьдрах гэж ийм шийдвэр, ийм улс байгуулаагүй гэд зарлж исэн юм билээ. Тэгээд энэ тэр ингээд нэг холбооны улс байгуулах сонирхолтой байгаадсан байхгүй юу. Тэгвэл ердөөсөө холбооны улс байгуулж чадахгүй энэ Сербийн хааны удирдлагын дор яваад исэн. Тэгээд эдгээр дотор бие биенээ амар хагаралтай асуудалтай байгаад исэн. Тэгжсэн чинь 1928 онд Хорватын тариачдын намын даргыг дайсагч намнар нь дуудаж авчирч байгаа парламент дотроо шууд буудаж хороосон байдаг. Тэгэхэд одоо энэ Югослав гэдэг улсын 1-р хаан Александр Жоржевич хаан шууд иргэний дайн гарахаас сэргийлж эхэлж байгаа. Тэнгүүтээ шууд диктаторын дэглэм тогтоож байна. Шууд за эдгээр ингээд энэ улсууд чи бие биентэйгээ харьцаж чадахгүй байх юм бол бүр төмөр нударгаар үзэл хийгээд маш дарангуй засаг тогтцсон байдаг. Тэнгүүт энэ одоо угсаатны зөрчил нь ингээд ялгаагүй хурцтаад исэн. Тэгсэн чинь Александр өөрөө 5 жилийн дараа Марселд явж байхдаа алуулсан байт юм билээ. Тэгээд тэрнийхэн дараа хүүн яг ингээ хаан болох хэрэгтэй байсан чинь өөрөө насны хүрээгүй байсан учраас хүүгийнх нь аавгах нь одоо энэ хааны ах нь хаан нэг хэсэг барьж исэн. Хэсэг барьж исэн. Тэгээд энэ улс ч одоо ингээ эв дэмжиг авалж чадахгүй бие биендээ ингээ алалцаар байсаар байгаад дэлхийн 2 дугаар дай золгож эхэлж байгаа.
За тэгээд энэ үеэс өнөөдрийн манай гол дүрийн Баатар Титогийн түүхийг ярьж эхэлнэ. За Тито бол анх төрөхдөө Юсуп Броз гэдэг нэртэй төрж исэн. Тэгэхээр Тито гэдэг нь өөртөө зохиож исэн нэр, сүүл зохиож исэн нэр юм бэлээ. 1892 онд Хорватын нутагт Хорват ав, Словени хоёрын дундаас төрж исэн Хорват хүн гэсэн үг. Тэгээд 15 наснда гэрээсээ яваад төмөрлийн үйлдвэрт ажиллаж эхэлж исэн байдаг. Гэхдээ нэг газар ажиллахгүйгээр одоо Вена, Мюнхен, Загреб гээд маш олон өөр хотуудад очиж ажиллаж исэн. Тэгээд ажлынхаа хажуугаар үйлдвэрчний эвлэлийн холбоод нэгдэж исэн. Тэгээд ажил хаялтанд оролцоод социал-демократ намд хэлсэн орсон байдаг. Социал-демократ нам нь гэхээр одоо коммунист нам гэж шууд ойлгож байна шүү. Тий. За тэгээд нэг сонирхолтой зүйл гэх юм бол Тито одоо ингээ хожим славчуудын улсын удирдагч болсон ч гэсэн дэлхийн 1-р дайнд яг Австри-Унгарын цэрэг татагдаж Сербийн эсрэг байлдаж ирсэн байгаа тоххой. Тэгэхээр Сербийн ерөнхийлөгч болсон ч гэсэн анх энэ дайнд Сербийн эсрэг байлдаж ирсэн байлээ. Тийм. Тэгээд энэ 1-р дайнд явж байхдаа Оросуудад олзлогдож хорих лагерт хүрэгдэжсэн байлээ. Тэгээд энэ хорих лагерт байж байхдаа энэ Оросын хувцлыг харж исэн. Тэгээд өмнө саманыг бүр нүдээр үзчихсэн байлээ. Тэгээд бүр Ленины большевик хүрээлэлд нэгдэж Улаангардад алба хааж исэн. Тэгэхээр Ленины цэрэг байсан гэсэн үг байхгүй юу? Ингэж явж байгаад шоронгоос суллагдаад 1920 онд эргэж ирэхэд Югослав улс байгуулагдсан байсан. Энээс өмнө ч одоо нэг жижиг хэсгүүд байгаа дэс шүү дээ. Ингэнгүүтээ буцаж ирэнгүүтээ шууд Югославийн коммунист намд нэгдээд ухуулагчаар ажилд орж исэн юм бэлээ. Тэгтэл жилч болоогүй байхад Югославийн хаан шууд коммунист намыг хорж исэн. Яг гэвэл одоо хааны энүүдээс харж үзэх юм бол социализм, коммунизм гэдэг юм ч одоогоос хааны хамгийн том дайсан байдаг учраас ингээ хориглчихж байгаа. Тэгэхээр Тито ингээ хууль бус ажиллагаа явуулж эхэлж исэн. Тэгээд гэмт хэрэгтэн болчихж байгаа байхгүй энэ намынхаа ухуулгыг явуулахын тулд. Тэгээд гэмт хэрэгтэн болонгуудаа шууд баривчлагтаад шоронд орж исэн. Тэгээ шоронд байх хугацаанд юу хийжсэн бэ гэх юм бол одоо марксизмыг маш ихээр гүн судалж марксизм, коммунизм гэдэг юм маш сайн ойлгож эхэлж исэн байлээ. Тэгээ энэ чинь холбоос сүлбээ үүсгэж ягаад одоо яг анхны нөгөө мэрэгжлийн хувьсгалч гэдэг замаа тавьж исэн гэж хэлж болно. Тэгэд 5 жил шоронд суучаад гарч ирчээд одоо нам дотроо нэг гайгүй өндөр албан тушаалд хүрч байгаа. Тэгээд Коминтерны нэрний өмнөөс Тито гэдэг сонин гаргаж ирсэн. Коминтерны гэхээр одоо коммунистийн international organization гэдэг коммунист нөлөөтэй байгууллагатаар Тито гэдэг сонин гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэр Тито гэдэг нь одоо Хорватын түгээмэл нэр учраас Тито гэдэг сонирхын нэрийг бас өөртөө шингээгээд өөрөө Тито гэдэг нэртэй болсон байт юм аа. За тэгээд Югославт одоо нөгөө коммунист нам нь 20 таа яс учраас 1935 онд Тито болон коммунист намын гишүүд нь бүгдээрээ зөвлөлтлөө очиж туршлага судалж исэн. Одоо бараг оргож гарч исэн юм билээ. Гэтэл энэ үед ч одоо яг Сталины хилэмдүүлэлтүүдийг явж исэн. Тэгээд энэ Югославиас гарч ирж исэн одоо коммунист намын гишүүд нь одоо намын дарга Милан Коркич, намын төв хорооны гишүүд Иван Грчетич, Владимир Копич, Степан Цивович гэсэн хүмүүсийг бүгдийг Сталин шууд Троцкист гэж буруутгаад бүгдийг баривчлаад буудан алж исэн билээ. Гэтэл энэ үед Тито бол нам дотор хангалттай өндөр албан тушаалтай байгаагүй, нэр нөлөөтэй байгаагүй учраас энэ хилэмдүүлэхгүй үлдсэн юм билээ. Тэнгүүд энэ нам дотор нь одоо ингээ нэг хоосон цай гарч ичтэй бүх удирдлагууд нь байхгүй болчлаа, бүх тэргүүнд нь байхгүй болчингууд Тито энэ хоосон цайг ашиглаад өөрөө 1939 онд ерөнхий нарийн бичгийн дарахаар сонгогдчихсон. За хоёулаа хамтран ажиллагчанд ирж байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отрывентай чөлөөтэй амьсгал цай уриатагаар манай Отрывен дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр за яг одоо нэг хавар болоод, улираа салгидоод, хуурай шаал, салхи шуурга болдог энэ үеэр хамрын битүүрлийг 12 цагийн турш арилгадаг Отрывений тийм удаа үргэлжлэх үйлчилгээнд таныг 5 тухтай байлгаж чөлөөтэй амьсгалуулах юм аа. Гэхдээ 12 цаг одоо ийм тухтай байлгахтаа ерөөс эхний минутаас эхлээд танд нөлөөлөд эхэлнэ. Хамгийн гол нь одоо чийгшүүлэгчийн найрлагатай тул хорсох, хуурай аших ийм шинж тэмдгийг одоо ийм тэмдэг илэрхгүйгээр одоо намдаах боломжтой. За тэгээд тунг тохируулын эргэлэх боломжтой амьсгалын замын судснуудыг чи агшаагаад тэгээд битүүрлийг намдаанаа. Тэгэхээр амьсгал бол ерөөс амьдралд хамгийн чухал юм. Тэгэхээр тэр амьсгалыг бүрэн авах, бүтэн авах, зөв амьсгалж гинүү. Таны одоо энэ хамран дотор далийн морилт янз бүрийн агаар дутуу аваад байгаа юм байна уу гэдгийг аягүй сайн үзэх хэрэгтэй. За тэгээд улирлын чанартай битүүрээд харшил хөдлөөд энэ төр битүүрээд идэг бол та ерөөсөө л хамрын засаалга хэрэглээд
бас тэр асуудлаа шийдээд авах хэрэгтэй юм шүү. За бүх хэмжээний сангуудаар хөдөл таалагдж байгаа манай Отревийн за лавлах бол 9988 1950 дугаараар лавлаарай. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Баярлалаа. За Тито одоо ингээд бол намынхаа ерөнхий нарийн бичгийн дараагаар сонгогдсож байгаа. Тэгэнгүүт одоо дэлхийн 2 дугаар дайн эхэллээ. За дэлхийн 2 дугаар дайнаар Хитлер бол Югославийг өөрийнхөө талдаа бол оруулах маш их сонирхолтой байгаад байсан. Славчуудын талаасаа за Германад нэгтээч гэж маш их шаардж ирсэн юм байлээ. Тэгтэл Югослав гэдэг улс нь өөрөө Британий маш их дэмжлэгтэй байдаг байсан. Британий талд байсан учраас нацистийн талд бол ороогүй байдаг. Тэгэнгүүт энэс нь болоод Хитлер шууд уралж байгаа. Тэгээд 1941 оны 4-р сард одоо дэлхийн дайн эхлээд бараг 1 жилийн дараа шууд нацист Герман танкуудаа орж ирээд 14 хоногийн дотор Югославийн армиг бүр бот зогсон байдаг. Тэгээ бүр улсыг газартаа тэгшилж эхэлж байгаа байхгүй. Тэгтэл одоо нөгөө Югославийн хаан 2 дугаар Питер гэр бүлээрээ Монтенегро, Грек, Египтээр дамжаад Лондон руу зутаасан байдаг. За тэнгүүд Югослав гэдэг улс нь бүр дотоодын гүн хагаралтай байсан. Югослав улс нь одоо нэгдсэн төргий болонгууд шууд зад өсөрчиж байгаа. Тэгээ энэчээс нь одоо 3 өөр тал гарч ирж байгаа юм бэлээ. Нэг тал нь одоо шууд эзэн төрөмөглөгчд германчууд байгаа нацистууд. Тэгээ нөгөө тал нь Югославийн хааны талын баримтлагч читникүүд нь байгаа. Тэгэхээр одоо Югославийн хаан цуцсан ч гэсэн Югославийн хааныг дэмжиж байгаа читникүүд гэж гарч ирж байна. Тэгээд фашизмыг баримтлагч Усташа дэглэм гэж гарч ирж байгаа юм бэлээ. Энэ Усташа дэглэм Хорватын гаралтай хүмүүс. За тэгээд Тито бол одоо ингээд партизануудтайгаа хурж ирээд энэ 3 талдаа байлдах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Нэгт Тито бол партизан учраас одоо нэг хаант засгийг нураах сонирхолтой байсан. Тэгээд одоо нацистуудыг эсэргүүцэж чинь, читникүүдээ үзэж чинь, тэгээд Усташа эдэртээ үзэж байгаа. Бүр 3 талаараа алцах шаардлагатай болчихж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд энэ германчууд бүр үнэхээр амар аргаар байлдаж исэн юм бэлээ. Одоо нэг алагдсан герман цэргийг 100 иргэний амиар өршөг авч байгаа. Тэгэд шархсан нэг герман цэргийг 50 иргэний амиар өршөг авч бүр сэлж байгаа байхгүй юу? Ийм амиар харгас хядлага явуулж исэн юм бэлээ. Энэ читникүүд нь тэнгүүдээ сүултээ бүр Германы хүч хавсгарч байгаа. Тэгэхээр Германыхаа талдаа орчиж байгаа байхгүй юу? Уул нь Югославийн хааныг дэмжиж байгаа мөртлөө Германыхаа талдаа орчиж байгаа. Яг энийг судлаад үзэхээр яагаад ингэж Герман тал руугаа нэгдсэнийг нь би аль ихсэн ойлгохгүй байгаа тань. Гэхдээ ингээ хараад үзчихээр хаана дэмжиж байгаа ч гэсэн хаанаас нь одоо энэ германчуудаас илүү том дайсан коммунистууд болж таардаг байхгүй тий. Тэгэхээр Тито илүү том дайсан байсан учраас ашигтай тал руугаа ороод энэ коммунистийн эсрэг Титогийн эсрэг үйл ажиллагаа явуулаад эхэлчихэж байгаа. Тэгээ энэ үед бол одоо германчууд Югослав дахь одоо жүүдүүдийн 80% нь хятад үлдсэн дөрвсөн байдаг. Тэгээд 1942 онд нийслэл Белград хотыг нэгч еврейгөө боллоо гэж амар зарлаж тэмдэглэж исэн байдаг. За тэгээд сүүлдээ бас энэ Усташа дэглэм нь энэ германуудтайгаа нийлж байгаа бас ялгаагүй фашистууд учраас тэгээд энэ германтаа нийлж байгаа Сербийн үнэн алдартны шашинтуудыг бас цыгаануудыг масаар нь хядаж эхэлсэн байдаг. Тэгээд герман арми нь хамаг эрдэс баялаг тариа будаа мал эднэрийг нь тонож дээрэмдээд Югослав даяар аимшигт одоо үлсгэлэн болсон байдаг юм байлээ. Тэгээ яг ингээд хүн амтаа нагцуулж үзэхээр дэлхийн 2 дугаар дайны үеэр одоо 1-р Польш, 2-т Зөвлөлт холбоот улс, 3-т Югослав улс одоо хүн амынхаа өндөр хуваар хядгалсан байт юм байлээ. Тэгэхээр одоо дэлхийн 2 дугаар дайны хамгийн 3-т хамгийн хохирол хамсан улс нь бол Югослав улс байгаа байхгүй юу. За тэгээд нэг сонирхолтой зүйл гэх юм бол нийт талаар амар их олон кинонууд байд юм байлээ. Тито улсдаа буцаж ирээд одоо энэ партизаны дайныгаа явуулж явахдаа Үжичигийн бүгд найрамдах улс гэж байгуулж ирсэн. Энэ Югославийнхаа нэг хэсэг одоо баг нэг аймаг хэсгийг германчуудаас булааж аваад нэг жижигхэн улс байгуулсан гэж хэлж болох юм байна. Гэдэг. Тий, Үжичи. Тий, Үжичигийн бүгд найрамдах улс. Энэ тэгээд одоо 67 хоногийн турш нацист армийн эсрэг тэнцэж исэн юм бэлээ. Тэгээ энэ улс нь одоо өөрсдийнхөө хүнсний талаантай, эрүүл мэндийн халамжтай, шүүх тогтолцоотой. Тэгээд бурба буюу тэмцэл гэдэг сонин гаргадаг байсан. Бас эдгээр яг үйлдвэрлэлд амар сайн идэвхтэй явуулж исэн. Үйлдвэрлэлдээ яаж явуулж исэн бэ гэхээр Германы агарын цохилтоос хамгаалахын тулд газар дор байсан банкнуудын сейфийн дотор үйлдвэрүүдэд ажиллаж исэн байдаг.
Тий. Тэгээ газар дор энэ сейфийн дотор 21 мянган финтоф тэгээ хэдэн сая сум үйлдвэрлэжсэн байдаг. Харамслаа нь одоо 67 хоног байсан улс тэгээ эцэст нь Кадиняца уулын тулалдаанд эцэг хүртэл тулдж байгаад бүгд өгцгээсэн. Энээс одоо амьд гарсан эдхэн хүмүүсийн нэг нь гэх юм бол одоо Тито байгаа. За Титогийн одоо тэмцэл бол энэгээр дуусаагүй. Партизаны дайн хийжсэн. Тэгээд хамгийн гол нь ард иргэдийнхаа дэмжлэгийг амар их аваад байгаа байхгүй юу? Одоо энэ Югослав улс чинь анх үүсгэн байгуулснаас хойш 30 жилийн турш одоо угсаатны зөрчил гэдэг юм гараад байгаа. Энэ 6 улс нь дандаа бие биентэйгээ алцдаг, бие биентэйгээ дургүй байсан. Гэтэл дэлхийн 2 дугаар дайны үеэр Тито юу гэж харсан бэ гэх юм бол за бид нар бүгдээрээ угсаатай адилхан тий слав хүмүүсээ тийм учраас бүгдээрээ тэгш байх хэрэгтэй байна гэдэг үзэл бодлого хамгийн анх гаргаж ирсэн юм байлээ. Тэгэд энийг хүмүүст одоо илэрхийлээд илтгэлүүд амар тавьдаг байсан. Тэгээд энэс нь одоо Югослав улсыг аврах хүн бол Тито гэдэг бат өнөмшил иргэд нь бол гарч ирж ирсэн юм байлээ. Тэгээд нацист дэглэм Титогийн эсрэг бол одоо 2 удаа томоохон байлдааны үйл ажиллагаа явуулж исэн. Гэхдээ ердөөсөө Титогийн армийг бол ердөөсөө устгах чадаагүй. Тэгээд тэрнээсээ болоод улам алдартай болоод байгаа. За тэгээд холбоотны гүрнүүд нь эхэндээ нөгөө эзэн хааны талын баримтлагч Читнекүүдийг бол дэмжиж исэн. Тэгтэл Титог дэмжүүл энэ Германы эсрэг байлдаанд илүү үр дүнтэй байна гэд зэвсэг буу одоо цэргүүдээр маш их тусламж үзүүлж эхэлж исэн бэлээ. Тэгээд Югославийн албан ёсны засгийн газар гэж Титог хүлээн зөвшөөрж исэн. Одоо энэ шинэ партизанууд нь тэгэхээр баг хаан хэрэггүй болчихно гэд энэ холбоотны гүрнүүд нь хэлж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд 1944 онд дайны салхи эргээд зөвлөлтийн улаан арим нацистыг төрж эхлээд хэд хэдэн улсуудыг бол ингэж чөлөөлж эхэлж байгаа. Гэтэл энэ үед бол Югославийг Тито аль хэзээ баг ихэнх нь чөлөөлсөн байсан юм бэлээ. Тэгээд 1944 оны 10 дугаар сард улаан аримтай хамтран байлдаж нийслэл Белградыг чөлөөлсөн. Тэгээд энэ дайн дуусахад бол Тито ингээд тэнхлэгийн хүчнүүдийг хөөж гаргасан Читнекүүдийг улс орноос төрийн тавцангаас зайлуулсан. Тэгээд фашистуудыг зайлуулсан амжилтанд хүрсэн мундаг улсынхаа баатар болох хуурсан байна гэсэн үг дэлхийн 2 дугаар дайны дараа. За тэгээд Тито бол ингээд шууд төрийн эрх нь гарцсан гэж хэлж болно. Тэгээ яг төрийн эрхэнд гарсныхаа дараа нөгөө Хорватын Усташа тэгээ Сербийн Читнекүүд нь нийлээд олон цэрэг нь Австрид дамжаад Британи руу цугтааж оргонох хүсэлт гаргасан юм билээ Британи руу. Тэгтэл Британи бол энийг нь ердөөсөө хүлээж аваагүй. Бүх энэ цэргүүдийг цуглуулж хагаад шууд Титод авчиж өгсөн байдаг. Тито тэднийг шууд хил дээр хядаж оймоод тариалан талбай хүнийг шууд хүүрээр нь дүүргэжсэн. Тэгэд баруун эрэг дагуу амьдарч байсан Италичуудыг бас коммунизмын эсрэг үзэлтэн фашистууд гэж үзээд зарлаад мянгаар нь шууд алж хядсан юм билээ. Тэгээ шашны санфартан чинэл газрын эзэд зэхэднүүдийг бүгднийг төрийн дайсан коммунизмын эсрэг дайсан гууд гэж үзээд шууд буудан ороод ирсэн юм билээ. Тэгэд одоогийн Сербийн хойд хэсэгт Воеводина гэдэг газар амьдарч байсан герман гаралтай 500 мянган иргэнийг иргэншлийг нь шууд хурааж хөдөлмөрийн лагер руу илгээж тэнцэн маш хүнд ажил хийлгүүлдэг байсан юм билээ. Тэгээд дайны дараах 2 жилийн хугацаанд Югославт 70 мянгаас 100 мянган хүн өгсөн гэдэг тооцоо байд юм билээ. Тэгэхээр энэ Тито ч дэлхийн 2 дугаар дайны дараа өөрийнхөө эсрэг дайсан гэж үзэж ирсэн бүх хүмүүсээ бол одоо хөдөлмөрийн лагерт илгээгээд эсвэл шууд алж исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 70-аас 100 мянган хүн тэгж алсан юм шиг дарангуйлагч байна. За дайны дараа бол Тито эрх мэдэлд бол хүрэх гэж тэмцэх ямар ч шаардлага байгаагүй. Угаасаа Югославийн баатар болсон байсан. Тэгээд шууд хаант засгийг тэр доор нь халаад сонгуул явуулж байгаа. За гэхдээ сонгуул явуулахдаа одоо бол яг албан ёсны гой нээлттэй сонгуул бол явуулаагүй. Одоо нэг намын тогтолцоо байсан. Тэгээд тэрэн дээрээ эрх мэдлээ баттгах нэг намын удирдлагатай төрийн аппаратыг шууд байгуулчихж байгаа. Тэгээд бүгд найрамдах улсыг тунхаглаж исэн. Гэхдээ одоо энэ 6 улсуудын саналаар одоо холбооны улс болоогүй. Одоо зөвхөн зөвлөлтийн коммунист дагуул улс болсон гэж хэлж болно. Одоо ямар ч сөрөг хүчин байхгүй хааных нь оронд Тито гарч ирсэн бас нэг дарангуулалтаар орж ирсэн зөвлөлтийн коммунист улс болчихж байгаа. За тэгээд ингээд зөвлөлтийн нэг улс гэж явж яхад 1948 он гэхэд одоо зөвлөлтийн блоконд хизээч өмнө ердөөс гарч байгаагүй нэг сонирхолтой зүйл болсон. Тэр нь юу байсан бэ гэх юм бол
Тито Сталинаас зөрж эхэлж байгаа байхгүй юу. За энэ үед чинь бол одоо коммунист улсын удирдагч нар одоо баг бүгдээрээ хизээ идэх, хизээ одоо баах, шийх, унтах, сэрхээ бүгднийг Сталины зааварчилгаагаар явдаг байсан. Гэтэл Тито ордосоо Сталинтай огт зөвлөлдөхгүйгээр эсвэл одоо Сталин хэлсэн үгэнд орохгүйгээр ирээдүйдээ Болгар, Албан хоёрыг нэгтгэж яагаад Балканы холбооны улсыг байгуулах тухай ярьж эхэлж байгаа. Тэгэнгүүт Сталин энд нь дургуутсаад зөвлөлтийн дотоод хэргийн ардын комиссариат гэд одоо тагнуулын албийнхаа хүмүүсийг шууд Югославийн тагнуулын салбарт ажиллаж эхэлж байгаа. Тэгээд энэ зөвлөлтийн цэргүүд нь энэ Югославийн тагнуулын газар ажиллангуудаа дотроос нь бослого уриалж эхэлж байна. Гэтэл энэ Титогийн улсыг хамгаалах захиргаа гэдэг хүмүүс нь одоо шууд эрчимтэй Сталины цэргүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлж байсан. Бүгднийг илрүүлээд хөдөлмөрийн лагер руу явуулаад тэгээд тэр хөдөлмөрийн лагер дээр нь очиод маш их хүнд ажлууд хийжсэн юм бэлээ. Тэгээд энэ хөдөлмөрийн лагер нь одоо Адриатикийн тэнгист байдаг Голи Оток гэдэг хөнгүү арал дээр байсан. За тэгээд энэ чинь ямар хүмүүс шоронд орж исэн бэ гэх юм бол Сталины талыг баримтлагч цэргийн офицер, намын гишүүд тэгээд сэхэднүүдийг авчиж байгаа хүнд хүчээр ажил хийлгүүлжсэн. Тэгэд өөрийнхөө талдаа оруулах гэж одоо суртал авах бол тархийг угаах гэж амар хичээжсэн юм бэлээ. Тэгээд тэрийг нь яаж хийжсэн бэ гэхээр бүр ингээд өөрсдөө нь хэлүүлдэг те. Сталинизм гэдэг юм бол хавдар амаа. Тэгээд сталинизмыг эсэргүүцэхгүй бол шууд энэ чинь зодуулдаг. Хинд зодуулдаг вэ гэх юм бол өмнө нь чинь олон жил байцсан хориглуудаараа зодуулдаг. Тэгмэд одоо хуучин хүмүүс нь шинэ хүмүүсээ зодсчихж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол энэ хуучин хүмүүс нь одоо нөгөө өөртөө хойгуудаараа зодлох гэдэг байна. Алуулах гэдэг ингээд шат шатараа л юм. Шат шатараа л би нэгээ зодож дээрлэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ яаж энэчнээс арай нэг гайгүй зодуулахгүй байх байсан бэ гэх юм бол өөртөө эдгэрсэн гэж хэлдэг. Тэр нь юу гэж нэ гэхээр Сталиныг ердөөсөө дэмжихгүй байна. Сталины эсрэг байдаг шүү гэж өөрийгөө илэрхийлэх юм бол арай бага зодуулна, арай бага хөлбөр, арай хөнгөн одоо хангамж сайтай байдаг байсан. Тэгэд энэнд бол одоо Сталин маш их дургуутж исэн. Тэгээд одоо орон бүхний коммунист номуудыг нэгтгэж зангидж байдаг гэсэн одоо коммунист мэдээллийн товчоо гэж байдаг байсан юм бэлээ. Энэ одоо Коминформ гэдэг нэртэй. Тэгээд Сталин бол одоо Титог Троцкист гэж үзээд үндэсний үзэлтэн гэж буруутгаад энэ Югославийн коммунист номыг энэ Коминформоос хөөж гаргаж ирсэн. Тэгээд Сталины нэг хамгийн хорон муу санаа нь юу байсан бэ гэх юм бол ямар нэгэн ач холбогдолтой баяр ёслолын үеэр дандаа энэ хамгийн муу зүйлүүдээ хийдэг байсан. Хамгийн муу зүйлүүдээ зарладаг байсан. Энэ яагаад гэж нэг гэх юм бол одоо бахархлын өдрүүдийг ингээ харлуулах гэж тэрийг зарлаж байгаа байхгүй юу. Тэгэд энэ одоо Коминформоос хөөгдсөн шүү гэдгийг энэ Югославийн улсад тунхасны баярынхаа өдрөөр нь зарлаж исэн. Энэний жишээгээр гэх юм бол одоо Монголын удирдагчдыг нь бүгдийг нь одоо цагаан сар эсвэл наадмаар авчиж авч байдаг гэсэн билээ. Дандаа 7 сарын 10, 11 гэл ирсэн. Тийм. Ингэж одоо баяр тэмдэглэлтэй өдөр хөдөлгуудын цаасалж байгаа нь ингээд хамгийн гонигтай болох гэж хувирах гэдэг байгаа байхгүй тий. Одоо цагаан сараар ямар хүмүүс одоо баярлах уу, тэмдэглэх үү өдрөлгүүд нь ингээд цаазаар ахуулчаар. Тийм учраас бас ялгаагүй энэ Югослав тийм арга хэмжээ авдаг байсан юм билээ. Тийм байна. Ер нь эднэрийн бүр баримталтай юм байна. Тий. Тэгээ Сталин бүр өөрөө хэлжсэн билээ. Би чигчийн хуурга хөдөлгөд Тито унана гэж хэлжсэн. Тэгээ Сталины талаас яг бодоод үзэх юм бол ямар бодолтой байна гэхээр за ингээ Коминформоос хөөгдчлэг гэх юмар ард иргэд нь маш их дургуутснаа. Тийм учраас Титогийн эсрэг бослого гаргаж эхлэн жагсаал цуглаан хийнэ зохион байгуулна гэж байгаа байхгүй. Гэтэл ард иргэд нь бол маш Титогоо дэмждэг байсан. Яг гэвэл нөгөө нацистуудын эсрэг улсаа аварсан гэдгээр баатар болсон учраас ард иргэд нэрдөөсөө эсэргүүцэх юм байлээ. Тэгэд нэг удаа Тито Сталинд захиа явуулж исэн. Энэ захианд нь юу гэж хэлсэн бэ гэх юм бол намайг алах гэж хүмүүс явуулахаа болооч ээ. Бид танаа 5 алуурчныг барьж устгасан. Явуулахаа болохгүй бол эсрэгээр би чам руу алуурч явуулна шүү. 2 дахь алуурч явуулах шаардлагач байхгүй гэж захиа явуулчихсан бэлээ. Тэгэх юм бол яг ингээд Титог хараад үзэх юм бол Хитлерийн эсрэг нацистуудтай байлтцсан. Сталины эсрэг Сталиндаа үзсэн хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр 2 аимшиг дарангуулагчийн эсрэг үзчихсэн нэг дарангуулагч байгаад байгаа. За тэгээд
зөвлөлт улсын эсрэг ажиллаж байна гэхээр мэдээч хэрэг Америкийн нэгдсэн улсад бол сайхан боломж гарч ирж байгаа. Тийм учраас одоо Титог бол маш эрчимтэй дэмжиж исэн байлээ. Маш их зээл тусламж өгж исэн. Хариуд нь Тито одоо хатуу социалист бодлогоо арай зөөлрүүлж эхэлж исэн. Одоо дорны социализм, өрний капитализм хоёрыг хослуулах хэв маягаар ажиллаж исэн байлээ. Тэрнийхээ өрөөнд яаж исэн бэ гэх юм бол одоо нам дотроо ялгаатай үзэл бодолтой фракцуудыг одоо зөвшөөрөхийг дэмжиж исэн байлээ. Тэгэхээр одоо нэг намтаа ч гэсэн энэ нам дотроо за чи тэр талыг нь баримталж болно тий. Олон талаасаа баримталж болно шүү гэдэг бүгднийг зөвшөөрж исэн. Тэгээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж мэтгэлцгийг зөвшөөрж исэн байлээ. Энэ гэхдээ одоо зөвхөн олон улсад үзүүлэх дүр төрх болоод байгаа. Нэг янзын яг бодитоор аль талыг баримталж болно, аль үзэл санааг илэрхийлж болно гэдэг нь бүгдээрээ Титогийн шийдвэрээр явдаг байсан байгаа тоххой. Тэгэхээр одоо нээлттэй гэж харагдаж байгаа ч гэсэн за Тито баг нэг хүн дээр ноцч чи ингэж бодож болно, бусдыг нь бодож болохгүй. Нөгөө талд ноч удаас чи энэний эсрэг ингэж бодож болно, бусдыг нь бодож болохгүй гэдэг нэг хаалттай эрхчлөө. Гаднаас нь харахад нэлээд олон төрлөөр бодож байгаа юм шиг өө. Тий, яг бодитоор бол тийм байхгүй байгаа тоххой. Гэхдээ одоо бид нар чинь өмнөх цус 50 дарангуулагч нэвтрүүлгүүд дээр ингээд нэг бол зөвлөлтийн талыг амар дэмждэг, эсвэл нэг бол Америкийн талыг амар дэмждэг дарангуулагч нар ихийг ярьж ирсэн. Тито арай тийм байгаагүй юм байлээ. Яг Америкийн тал руу бол холбираагүй юм байлээ. Тэгээд 3 дахь арга замыг илэрхийлж ирсэн байлээ. Одоо тэрнийхээ хүрээнд юу хийжсэн гэх юм бол дэлхийн бусад том улсуудын удирдагч нартай маш хувийн найрсаг харилцаа үүсгэжсэн. Тэгээд 1956 онд Тито энтхэгийн Жавархаллал Неру, Египтийн Гамал Абдел Насир нарыг зуны байшиндаа хүлээж аваад тэднэртэй уулзаад гоё нөхөрсөг харилцаа үүсгэж байлээ. Тэгээд энэ гурван улс нь бие биентэй маш их сайхан найрсаг харилцаатай болж исэн. Тэгээд энэний улмаар 5 жилийн дараа Ганы ерөнхийлөгч Каваме Нкрума Индонезийн Сукарна нарыг нэгдэж хагаад 5 удирдагч эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гэдэг олон улсын байгууллагыг үүсгэн байгуулж байна. Үл нэгдэх. Тийм. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн. За энэ нь бол одоо ямар нэг хүчний туйл руу хэтэрхий татагдахгүй, ямар нэг хөрний талыг баримтлахгүй гэсэн улсуудын нийтлэл байдаг. Тэгээ энэ байгууллага одоо ч хүртэл байдаг. Тэгээд одоо Монгол энэний гишүүний статустай орон байт юм билээ. За тэгээд Титогийн засаглалын хамгийн том шүдний өвчин юу байсан бэ гэх юм бол одоо угсаатны хагарал байсан. Энд одоо Серб, Хорват, Словен, Босни, Македон, Монтенегро гэсэн ястууд хэдийгээр бүгд слав гэдэг одоо ерөнхий шүхэрт хамааралдаг гэсэн бүгдээрээ өөр түүхтэй, өөр шашинтай, өөр соёл уламжлалтай байсан болохоор дандаа хагаралууд гардаг байсан. Ирээдүйд тэгээ энэ бүр амар том хагарал болно гэсэн эрсдэл байсан байгаа тоххой. Дэлхийн 2 дугаар дайны дараа эдгээр шиг яг нэг нэгтгэхэд нацистуудын эсрэг үзэжсэн. Тэнгүүд одоо инх тайвны цаг үед энэ жоохон буцаад хагарах эрсдэлтэй болоод исэн юм бэлээ. За тэгээд Титод одоо нэг 2 сонголт гарч ирж байгаа. Нэг бол хяналтыг улам чангатгах, эсвэл эрх мэдлийг төвлөрлийг тарааж угсаатнуудад илүү эрх мэдэл олох болчихж байгаа. Тэгэхээр Тито бол энэ дээр 2 дахь замаа сонгож исэн. Тэгэхээр нэг янзын дарангуулагч гэхэд арай өөр байгаа байхгүй тий. Харин тэгэхээр би бас амар сонио гайхчихсан. Тито гэдэг дарангуулагч гэдэг хүний чинь бас аим шиг Югослав гэдэг улсыг амар төмөр нудрахаар барьж исэн гэж бодож исэн чинь яг сонголт хийх цагаа ирсэн чинь энэ улсуудыг өөрсдөө удирдах автономит захиргааг нь өөрсдөд нь өгсөн юм билээ. Гэтэл одоо нөгөө улсыг хамгаалах захиргаан гэж байсан шүү дээ. Тэрний дарга нь Александр Янкович гэдэг хүн эсрэгээрээ за улам хатуу болох ёстой байна. Энэ улсууд чи өөрөөсөө ингэж захирах эрхгүй. Ингэх юм бол энэ Югослав гэдэг улс чинь байхгүй болно шүү гэж хэлжсэн байлээ. Тэгээ яг энийг хараад үзэхээр Тито зөв шийдвэр гаргасан уу, буруу шийдвэр гаргасан уу гэдгийг бол үнэхээр хинч хэлж мэдэхгүй. Тийм байна. Яагаад гэвэл одоо ингээд энэ улсуудыг өөрсдөд нь захирах эрхийг өгчөнгүүт задрах эхлэн болчихж байгаа байхгүй юу. Тэгээд одоо 2026 онд хараад үзэхээр энэ Югослав гэдэг улс нь угаасаа байхгүй болсон. Задраад 7 улс болоод хөрсөн байгаа учраас хэн мэдхүү одоо илүү жоохон эрх мэдлийг төлрүүлсэн дарангуулагч байсан бол одоо Югослав улс байсан ч гэж магадгүй баг. За тэгээд энэ шийдвэрийг гаргасныхаа дараа 1960 оны сүүлээс
Югослав улс нь бол маш их одоо либерал хэв шинжтэй болж исэн. Либерал шийдвэрүүдийг гаргаж исэн юм бэлээ. Тэгэд эдийн засгийн реформуудыг маш их хийж исэн. Аж ахуйн нэгжүүдийг чөлөөтэй үйл ажиллагаа явуулах болцоогоор хангаж исэн. Тэгэд эдийн засгийн төлөрсөн удирдлагыг сулруулсан юм бэлээ. Гэтэл энэс нь болоод улс нь одоо маш хурдтай үйлдвэрч исэн. Тэгээд амар дажгүй мөнгөтэй болж эхэлж исэн. Гэтэл баян ялгаагийн ядуу амар хурдан гараад ирж байгаа юм билээ. Ялгаа гараад ирсэн Тийм. Энд нь одоо Словен, Хорват иргэд нь амар баян, бусад иргэдүүд нь бүгд ядуу болчихж байгаа. Тэгтэл 1971 онд Хорватын хавар гэдэг нэг хөдөлгөөн бий болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Хорватын иргэд нь Титогоос автономит ирэх бүр шаардаад эхэлчихэж байгаа. Бараг өөрсдөө тусгаар тохиолдсон ус болох хүсэлттэй гаргаад эхэлчихэж байгаа байхгүй юу. Өнгөн дээрээ юу гэж хэлж исэн бэ гэх юм бол одоо Серб, Хорват гэдэг албан ёсны хэлээ нийлүүлж ярихын оронд тусад нь авч үзээд Хорват хэл, Серб хэл гэж задлаач гэж хэлж байгаа байхгүй юу. Энэ нь одоо яг ийм шаардлага тавьж байгаа ч гэсэн яг бодитоороо Хорват улс нь одоо хамгийн баян байсан учраас бид нар бус славчдаас баян учраас бид нар яагаад энэ ядуу энэ сербүүдийг тийжих гэсэн бэ? Энэ монтенегруудыг яагаад тийжих гэсэн бэ гэсэн юм ярьж исэн юм бэлээ. За тэгтэл энэ үед одоо бол Тито за эднэрийг нь бол ердөөсөө хөлийн зөвшөөрөөгүй шууд төрийн төмөр нүрийг үзүүлээд мянган оюутан сэхэтэн наман гишүүдийг бүгдийг нь баривчлаад шоронд хорж исэн. Тэгээд энэ баривчлагдсан хүмүүсийн голд нь Франьойо Тужман гэдэг нэг түүхч цэргийн генерал хүн байсан юм билээ. Энэ Югослав задарсны дараа Хорватын анхны ерөнхийлөгч болсон хүн байдаг. Тэгээд одоо энэ Хорватын хавар хөдөлгөөнийг уулзалт ингэж албан ёсоор устгасныхаа дараа тавьсан шаардлагыг нь өөрийнхөө нэр дээр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэгэд Югослав нь дотроо 6 бүгд найрамдах улсаас бүрдэж байсан. Тэгээд 1974 онд шинэ үндсэн хуулиар тэдэнд бүрэн автономит эрэхтэй болсон байна. Тэгээд одоо яг энэ Югослав задрахад хамгийн анхны алхам нь болсон гэж хэлж болно. За дараагийн хамтран ажиллагч яаж вэ? За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikotan Kids дэмжиж ажиллаж байна. Lenus Med манд дэмжиж байна. За тэгэхээр амин дэмээр баялаг өвөл урайнд ороод хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн Bikotan хүүхдийн витаминыг бидэнд санал болгоод байгаа юм. За тэгэхээр одоо бүгдээрээ миний л туршлагаар бол би дандаа сонир хаврын үйлрэлт би өвддөг байхгүй. Өвөл эд хүүтэнд өвдөхгүй. Яг ингээд хүүтний үйлрэлээс дулаан руу шилжиж байгаа үед одоо дархлаа сулардггүй, ядардггүй. За эсвэл би одоо бас эрт нэмгэрдггүй. Одоо тэрнээсээ бол тийм үү ямар ч байсан би хавар дандаа ханаад төрдөг. Тэгэхээр энэ үед л одоо дархлаагаа дэмжиж одоо хүүхэд томчууд ялгаагүй бас амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нэмэлт витаминууд уух хэрэгтэй. Байн гуух хэрэгтэй. Гэхдээ дээрэс нь энэ нөгөө бүгдийн эрдэс бодис бүх юм нэг дор агуулсан байна гэдг нь айгу давуу талтай болчихж байгаа. Ээж аваадын үед энийг сонсоод бас баярлж байгаа. За мэдээж эмчийн завраар хэрэглэн манайхан. За тэгээд лавлаг утасны дугаар 80-3-51-91-99-34 97-17 утасны дугаараар нь лавлаарай. За бүх эмийн сангууд болон Health Point гэдэг эмийн сан байгаа тийм. Health Point. Эмийн сан уу? Эмийн сан. Эмийн сан болон одоо бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Дахиад хэлье. Bikotan Kids бүх эмийг нэг дор агуулсан ийм амин дэмийг санал болгож байгаа шүү. За баярлалаа. Баярлалаа. За тэгээд 1974 оны одоо энэ 6 улс нь өөрсдийнхөө автономит хэлбэрээр удирдах үндсэн хуулийг батлахдаа Тито бол 82 настай маш хөгшин болцсон байсан. Тэгэд олонний өмнө үзэгдэл нь маш их цөөрсөн. Тэгээ улс төрийн шийдвэрүүд амар уддаг болцсон байсан юм билээ. Тэгээд Тито бол өөрөөсөө хойш нэг доктортой орших тогтолцоог бий болгохыг зорьсон ч одоо яг өөрчлөлтүүдийг хийгээд байгаа ч гэсэн яг өөртөө адилхан энэ Югослав улсыг нь аваад явчих мундаг удирдагч бол гарч ирэх хэрэггүй байсан юм билээ. Ердөөсөө тийм удирдагч байгаагүй. Тэгэд 1980 онд Титогийн зүүн хөлний судас нь бүглэрсэн байсан. Тэгээд түүнээс нь болж одоо цусны эргэлтүүд болоод одоо үхжиж байсан юм билээ. Үхжиж эхэлж илээ. Эхэлж исэн. Эхэлж илээ. Харин тийм ч баг байгаа юм шиг ирж штэ. За тэгээд Титогийн зүүн хөлний судас нь бүглэрсэн учраас одоо заавал таслах тарих шаардлагатай болчихж байгаа. Тийм. Тэгэнгүүт Тито бол за хөлөө тариулсны оронд баг өөрийгөө буутчихсан дээр гэж хэлж исэн. Тэгэнгүүт нөгөө гэр бүлийн гишүүд нь жоохон санаа зовоод өөрөөс нь буугийг амар холдуулж нуудаг байсан гэсэн.
Тэгээд хүүхдүүд нь ингээ ятгасаар хагаад зөвшөөрүүлсэн юм бэлээ. Гэтэл энэ бүр хитрхи оройтцсон байсан. Тэгээд 88 наснда 88 нас хүрэхээс 3 хоногийн өмнө нас барсан байдаг. За тэгээд Титогийн оршуулгад дэлхийн 129 улсаас 4 хаан, 31 ерөнхийлөгч, 6 хаан хүү, 22 ерөнхий сайд, 47 гадаад хэргийн сайд нар оролцсон байлээ. Тэгэхээр энэ бол одоо тухайн үед дэлхийн түүхэнд хамгийн өргөн хүрээтэй төрийн оршуулга ёсол болж исэн. Тэгэхээр амар нэр хүндтэй хүн байгаад байсан байхгүй юу? Тийм. За тэгээд Тито нас барсныхан дараа нэг 1974 оны шинэ үндсэн хуулиар Титогоос хойш ерөнхийлөгч нь яаж сонгогдчихсэн бэ гэх юм бол нөгөө 6 улсаас чинь бүгдээрээ ээлжлэн 1 жил ерөнхийлөгч суух хугацаатай болчихж байгаа гэсэн үг. За энэ юу гэсэн үг вэ гэх юм бол одоо Босни Герцеговина гэдэг нэг улс байгаа шүү дээ. Энэ улсын нэг хүн 1 жилд ерөнхийлөгч суунаа. Тэгэхээр одоо 6 жилдээ нэг удаа ерөнхийлөгч болдог. Тэгээ суухаараа бас удаа шүү дээ. Биш ингэж байгаа амар сони юм бэлээ. За одоо энэ 6 улсын нэг хүн ерөнхийлөгч болчихлоо. Тэнгүүтээ тэрнийх нь дор нь одоо Монтенегро гэдэг улсын хүн дэд ерөнхийлөгч байна. Тэнгүүд 1 жил дуусныхын дараа энэ Босни гэдэг улсын хүн нь алган тушаалаа энэ дэд ерөнхийлөгчд өгнө. Тэгээд дэд ерөнхийлөгчний ерөнхийлөгч болонгууд дараагийн Хорват гэдэг улсын нэг хүн дэд ерөнхийлөгчөөр нь ажиллана. Тэгээд 1 жил л улс удирдах эрхтэй болчихж байгаа байхгүй юу? 6 жилд нэг удаа яг ерөнхийлөгч болоод нэг удаа дэд ерөнхийлөгч болоод дэвшээл явах юм уу? Тий. Тэгэхээр одоо дэд ерөнхийлөгч нь 2 жил ажиллаж байгаад тэгэл дараагийн үндэ өгнө л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг амар сонио. Одоо ив наримталтай гэх үү, эвгүй гэх үү стас. Харин одоо энэ чинь одоо яг байгууллагууд ч юм уу одоо тиймэрдэх хүмүүд л тэгж ажиллах байхад бүтэн улсыг ингэж авч явна гэдэг бол амар утгагүй байсан. Тэгэд угаасаа тодорхой болчихж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл энэ Титогийн сүүлийн жилүүдэд одоо гадаадын өр амар нэмэгдсэн байсан. Тэгээ инфляц баг 1000 гаруй давцсан байсан байлээ. Тэгээд ажилгүйд л ихсээд байгангууд 1 жил байсан ерөнхийлөгч ч юм бол 365 хоногийн дотор бол юу ч хийж чадахгүй учраас бурууга дандаа өмнөх ерөнхийлөгч лугаа дутдаг. Тэ миний буруу биш үү? Би яаж 1 жилийн дотор энэ улсыг сайжруулах юм бэ? Та нарын буруу юм шүү. Миний эсрэг ингээд ядаргаа болоод байгаа чинь. Тэгээд одоо бүгд бие бинийгээ буруутгаад популизм эрчимтэй дэлгэрч эхэлж байгаа. Тэгж идэл одоо 80-аад оны сүүлээр Югославт маш хүнд цохилт болсон юу болсон бэ гэх юм бол Берлиний хэрэм нурчиж байгаа. Берлиний хэрэм нурчингууд нь одоо дэлхийд даяараа коммунизм гэдэг юм нь нэг өдөр баг байхгүй болчих чинь тий. Зүйл холбоод бас байхгүй болчих чинь. Тэгэнгүүт одоо энэ Югославич удирдахжсэн коммунист нам нь бас ялгаагүй эрх мэдлгүй болчихж байгаа. Тэгээд энэ коммунист нам нь бие биентэйгээ дандаа хэрүүл хийгээд баг голдоо задарч эхлэхтэй хурцж байна. За тэгээд 1990 оны 1-р сард 14-р онцгой бүгд хурал хийжсэн. Тэгээд энэ коммунист нам нь дотроо хагарч эхэлж байна. Энэчээс нь юунаас эхэлсэн бэ гэх юм бол Словен, Хорват хоёр бол нэг намын удирдлаганд ор баймарг байна. Олон намын тогтолцоог шаардж исэн. Харин нөгөө талд нь Серб бол шууд төвлөрсөн арчилсан засаг гэдгийг хүсэж эхэлж исэн. За төвлөрсөн арчилсан засаг гэх юм бол юу гэсэн үг вэ гэх юм бол зүгээр л одоо бидний байдаг арчил болчихж байгаа байхгүй юу? Нэг хүн нэг саналын эрхтэй. Энэ Югослав гэдэг улс нэг хүн нэг саналын эрхтэй болчих юм бол Серб гэдэг хүмүүс нь олон байдаг учраас Серб улс нь одоо баг энэ Югослав улсаа давмгаа болчих гэдсэн учраас бусдууд нь тэрийг нэрдээс дэмжиг байдаг. Тэгээ эдгээр бүр ингээд 8 хоног үргэлжлээд хэрүүл хийсэн юм бэлээ. Тэгээ бүр сүлд нь Словен, Хорват хоёрын төлөөлөгчд бүгд хурлыг хайж гарч байгаа. Тэгээд коммунист нам бол шууд аль бие усар задарч байна. Тэгээд бүгд найрамдах улсууд одоо бүгдээрээ дотроо сонгуул явуулж эхэлж байгаа. Улс болон дотор сонгуул явуулахдаа дандаа үндэсний үзэл намууд нь ялгалт байгуулж байна. Тэгээд 1992 онд Босни Герцеговина салдан тусгаарлаж Югослав улс анх шууд задарлаа. Тэгээд Югослав улс гэдэг бол байхгүй болчихж байгаа. За задарлын дараа 4 маш том дайн өрнсөн байдаг. Энэ бол Балканы дайн. Энэ чинь одоо Серб улс чинь хамгийн олонхороо учраас яг Сербийн эзэн гүрнээ байгуулах гээд оролдоод идэм байлээ. Тэгээд одоо энэ 4 дайнуудаас хамгийн бага хохиролтой гарсан бол Словен улс. Ягаад гэвэл Словений газар нутагт Сербэд баг амьдрдаггүй байсан. Маш цөөнх байсан учраас 10 хоног үргэлжлсэн дайнд маш бага хохирол амссан байдаг.
Хорватын нутагт амьдардаг байсан сербүүд тусдаа улс байгуулах гэж оролдоод иргэний дай гарч исэн. Энэ дайнд 200 мянган серб дөрвиж 20 мянган хүн амьсаа алдсан гэдэг тооцоо байдаг. Боснигийн нутаг дэвсгэр дээр одоо зөнхлөх угсаатан гэж бол ердөөсөө байдгүй. Мусульман шашинд Босни, Серб, Хорват гэсэн гурван угсаатан тоогоор маш ойролцоо байсан учраас энэ Боснид хамгийн харгистай гарч исэн байлээ. Энэ дайнд 100 мянган хүн алдагдж 2 сая хүн орон гэргүй болсон. За тэгээд Косово гэж одоо 2005 баг 2008 онд одоо үүсгэн байгуулагдсан улс байдаг. Энэ Югославиас салан тусаа гарч ирсэн улс байд юм байлээ. Косовогийн газар нутгийг одоо сербүүд бол яг соёл иргэншлийн үлгийн нутгаа гэж үздэг. Гэтэл энэ Косовогийн газар нутаг дээр 80% нь албанчууд байсан. Тийм учраас энэ сербүүд нь энэ өөрсдийнхөө үлгийн нутаг гэдгээ салан тусаа гаргахыг бол хүсээгүй, албанууд бол өгөөгүй. Тийм учраас одоо угсаатны цэвэрлэгээ явуулж байсан. Тэгээ энд нь 850 мянган албанчууд Албан Македон улс руу дөрвж исэн байдаг. Тэгээд энэ дөрвөн аймшигын дайнд нийтдээ 130-аас 150 мянган хүн алагдсан гэсэн тооцоо байт юм байлээ. Энэ нь одоо тэгээд яг Югослав улс задарч яхад болсон дайнууд. За тэгээд задарч гарсан энэ 7 улсыг яг одоогийн байдлаар харьцуулахад Словен, Хорват хоёр бол Европын холбоонд бүр нэгдэж орсон. Тэгээ бусдаас хамаагүй өндөр хөгжилтэй улсууд явж байгаа. Хорват улс бол очиж үзмээр нэг гоё болсон байлээ. Би бас очиж үзье гэж бодоод байгаа. Game of Thrones чинь зураг авалт хийжсэн шүү дээ. Тийм. За Серб улс бол Европын холбоонд орохыг хөөцөлдөж байгаа. Тэгтэл Европын холбоо бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байлээ. Яагаад гэвэл энэ Серб чинь Косово улсыг яг аль биесны тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Европын холбоо за энийг та нар ихлэ шийдэж гэх юм бол Европын холбоод орохыг хүлээн зөвшөөрнө гэж байгаа юм байлээ. Монтенегро бол Европын холбоонд нэгдэж ороход маш ойрхон байгаа. Тэгээ хөгжил нь бол Сербтэй маш ойролцоо явж байгаа. Тэгээд Македон бол НАТОгийн гишүүн, Европын холбоод элсэг хүсэлтэй харьцангуй тогтвортой улс. Гэхдээ улс дотор байдаг Грек, Болгар иргэдэнд жоохон дотоодын асуудал үүсгэж юм билээ. Тэгээд Босни Герцеговина болон Косово улсууд бол хамгийн хүнд байдалтай угсаатны хагаралтай улс байгаад байгаа. За гэхдээ одоо энэ Косово, Босни гэх улсууд бол одоо асуудалтай гэж ярьж байгаа ч гэсэн бүр ингэ сүрч гисэн тий балгас болчихсон улсууд бол гэж төсөлж болохгүй шүү. Одоо яг гэвэл одоо хамгийн муу явж байгаа хамгийн ядуутай байхдаа нэг хүнд ногдох дотоодны нийт бүтээгдэхүүн нь Монгол улсаас дээгүүр явт юм бэлээ. Тэгэхээр бас Монгол улс одоо нэг жоохон гонигтай байгаад идэг. Гэхдээ яг бодоод үзэх юм бол одоо Европын баян улсуудтай маш ойрхон байгаа учраас тэд нэртэйгээ худалдаа өргөн харилцаа маш сайтай байдаг. Тэгэд яг энэ Титогийн үед эрчимтэй үйлдвэрлэжсэний нөлөө байд юм бэлээ. За тэгээд Югослав улс бол одоо ийм болцсон байна. Тэгэд яг дүгнэж хэлэх юм бол энэ Тито гэдэг дарангуулагч бол нэг янзын дарангуулагч бол мөн. Гэхдээ яг ингэ түүхийн судлаад үзчих харна надад бол энэ Сингапурын Ли Куан Юутай амар төстэй санагддаг байгаа байхгүй юу. Яагаад гэвэл маш хэцүү нөхцөл байдалд энэ улсыгаа бол өөрсдийнхөө гараараа хатгаж авч исэн. Нацистуудын эсрэг үзэж илээ, коммунистуудын эсрэг бол үзэж илээ. Тэгэхэд улсаа бол маш эрчимтэй хөгжүүлж исэн. Хэдэн хүмүүсийг бол төмөр нударгаар удирдах исэн ч гэсэн сүултээ за та нар өөрсдөө ингэж бие бинийгээ захираад юмараа байвал тэр чинь хүлэн зөвшөөрөё гэд дарангуулагч хүний хийх зүйл биш байгаа байхгүй юу. Тэгэхээр тухайн үедээ бол дарангуулагч бол байсан байх. Гэхдээ одоо өөрийнхөө туртаадаа бол тэгж хүчээр дарангуулаагүй нөхцөл байдал нь тийм байсан учраас л ийм амар дарангуулагч байсан юм шиг санагдаад байгаа. Тэгээд нөгөө талаараа бас нэмээд үзэхээр яг ингээд түүхээс хараад үзэх юм бол Югославд байсан хүмүүс нь бол Титогоо маш сайнаар үздэг. Гэхдээ бид нар яагаад одоо дарангуулагч түүхэнд үлдсэн бэ гэж бодоо үзэх юм бол энэ янз юм одоо германчууд нь эсрэг байлдаад устгацсан учраас дарангуулагч жилж магадгүй Сталины талынхан бас үргэлжлэжсэн учраас түүхэндээ харуулах гээд ингэж үлдээсэн байх магадaltaй санагдаад байгаа. Ер нь цаг хугацаа өнгөрөхөөр тэр хүний нөгөө нэг алсан хядсан тоо тэ хүмүүсийн тооч байт юм уу тэр юм өөрөө улс орноо аварч үлдээд эсвэл бүр авраагүй бол бүр илүү их гарц гарах байсан тохиолдол зөндөө байх юм тий. Яг уу
одоо хэрэгэлсэн арга нь л харгас хэрцгий боловч бас юуны төлөө байсан бэ гэдэг их бас их сони юм байна. Тэгээд яг модон муухагаар хэлэх юм бол Югослав гэдэг улс нь анханасаа үүсгэн байгуулагдах ёсгүй л байсан юм шиг санагдаад байгаа. Энэ 6 угсаадаг хүмүүс чинь те бибинтэйгээ ердөөсөө нэг жижигхэн газар дээр байж чадахгүй учраас бараг Югослав улс байхгүйгээр одоо байгаа шиг тусдаа улсууд эхнээсээ байсан бол хамгийн зөв шийдвэр байсан байх гэж харж байна. Яг нэг тийм шуудад хийсэн үхрийн ивэр гэдэг шиг юм нээлүүлчихэд амар үйл үзсэн санагдлаа шүү. За тусцсан. За баярлалаа. Бас нэвтрүүлэг болгон сонирн байх юм аа. Над шиг уран зохиолын хүнд бас тий. Гэд түрүүний тэр юун дээр айгуугаа санагдсан юм аа нөгөө нэг тэр маш насаараа айгуу гоё. Яна насаараа ингээд юмыг удирдсан авч явсан тэмцсэн тийм чанартай хүн өөрийгөө хөлгүй байгааг харах айгуу хэцүү хаа гэж яг бодогдчихлаа. Тийм болохоор зүгээр бараг өгцөн дээрээ гэж хэллээ дэсэн бах тий. За баярлалаа. За шинжлэх ухааны танин мэдхүү од мөндөр сувгийн 3 яана би ингээд бүр үнэхээр манараа болчих. Шинжлэх ухааны танин мэдхүү од мөндөр сувгийн цас 50 дарангуулагч нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Атревинтэй чөлөөтэй амьсгалцгаая манай Атревин за мөн чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Picotan Kids Linus Media оруулж ирж байгаа Picotan Kids бас дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос төлөвлөгөөнөөр хүрдэг. За нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн ондоо баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.